Байранда команд нь өдөр тутмын амьдралд маш их хэрэг болдог суурь сургалтуудын нэг үндсэн команд юм аа. Байранда. Сайн байцгаана уу. Энэ 7 хоногт би та бүхэндээ байранда командыг заах болно. Төрөл бүрийн сатааруулагч хүчин зүйлтэй газар хөдөлгөөнгүй байранда байж байх ёстой ийм үүрэгтэй команд юм аа. Орчин үеийн нохой сургалтанд шийтгэл хэрэглэхээ болсон. Тиймээс энэхүү сургалт маань шийтгэлгүйгээр нохойд хэрхэн яаж байранда командыг заах талаар би та нарт заах болно. Хэрвээ хэрхэн яаж хурдан сурахыг мэдхийг хүсвэл манай сувгийг дэмжиж subscribe дараарай. Энэхүү бичлэгтээр лайк дараарай. За мөн subscribe баатны хажуу талд жижиг хонх байгаа. Тэрийг дарчих юм бол шинэ контент орох болгоно танд мэдээлэл очих юм аа. Нохой сургалтын үндсэн командуудын нэг болох байранда команд нь нэлээд чухал командуудтай ордог учраас надтай хамт байгаарай, бичлэгийн анхааралтай үзээрэй. За ингээд эхэлцгээе. Би өмнөх сургалтаараа суу болон хифт командыг заасан байгаа. Хэрвээ танай нохой суу болон хифт командыг маш сайн сурсан бол байранда командыг заахад хамгийн тохиромжтой байдаг. За тиймээс танай нохой суу гэдэг командаа илүү сайн сурсан уу эсвэл хифт командаа илүү сайн сурсан уу гэдгээс хамааруулаад байранда командын тулгуур болгон ашиглах юм аа. Хэрвээ танай нохой суу гэдгийг маш сайн сурсан бол байранда байгаад сууж байх ёстой. Хэрвээ хифт гэдгийг сурсан бол байранда хифтэд байж байх тухай заах юм аа. Би өмнө хэлсэнчлэн байранда команд нь бидний өдөр тутмын амьдралд маш их хэрэг болдог команд юм аа. Жишээлбэл машинда юм ачих, гэрээ цэвэрлэх, хогоо шүрдэх, тэрч бүхэл том болсны дараа маш сайн сургаж чадвал дэлгүүрийн гадаа таныг дэлгүүрээс худалдан авалт хийгээд гараад ирэх хүртэл таныг хүлээж авах чадвартай болдог ийм хэрэгтэй команд юм шүү. Миний нохойны хувьд хифт гэдэг команд нь бусад командуудаас илүү сайн хоногшсон гэж үзэж байгаа учраас байранда командын гол тулгуур болгон хифт командыг ашиглах юм аа. Энэхүү сургалтанд ч мөн 3D-ийн зарчмыг баримтлах юм аа. Duration буюу үргэлжлэх хугацаа, distraction буюу сатааруулах хүчин зүйл, distance буюу зай авах гэсэн үндсэн 3 хүчин зүйлийг сургалтынхаа суурь болгон ашиглана. Сургалтаа эхлэхийн тулд нохойд зөөлөн хэвтэр байрлуулж өгөөрэй. Тэгэх юм бол танай нохой сурахад амархан байх болно. Duration буюу үргэлжлэх хугацаа хэсэгтээ нохой байрлалд нь авчираад байранд нь хэвтүүлэх юм уу суулгах үедээ урамшуул өгнө. Удаан хугацаанд хэвтээд эсвэл суугаад байж байх үед нь урамшууллаа өгсөөр байх болно. Энэ үед та энэ бичлэг дээр анзаарж байгаа бах нохойг нүдрүүгээ харуулахыг шаардж байгаа. Тэгэхээр нохойны eye contact буюу сургалтын үед ер нь таны нүдрүү дандаа харж явах ёстой. Тэгэхээр нүдрүү нь харсан, тань руу харсан үед урамшууллаа өгөх ёстой байдаг шүү. За ингээд 5 секунд хүртэл таны нохой төвчээртэй таныг хүлээгээд байрандаа байж чаддаг болсон бол хоёрдугаар алхам болгох distraction буюу сариулагч хүчин зүйлийг хэрэглэнэ. Сариулагч хүчин зүйлийн хамгийн ихний дасгал нь та амттангаа өгж байхдаа босох явдал юм. За ингээд босоход таны нохой хөдөлгөөнгүй байж байвал та урамшууллаа өгнө. За ингээд төрөл бүрийн янз бүрийн хөдөлгөөнүүдийг хийгээд төвчээртэй байхад нь урамшууллаа өгнө гэсэн үг. Эхний үед жижиг хөдөлгөөнүүдийг туршиж үзээрэй. Төвчээртэй хөдөлгөөнгүй байх тусам нь хөдөлгөөнийхөө далаацыг нэмэгдүүлээрэй. За ингээд яриад эхлэхээр хифт командтай их төстэй санагдчих магадгүй. Ер нь бол төстэй. Гэхдээ
Хэвт болон байранда командын хамгийн чухал ялгаа нь 3 дугаар алхам буюу distance буюу зай авах гэсэн хэсгээр ялгарч гарч ирнэ. Таныг холдоод явсан ч гэсэндээ таны нөхөө байранда удаан хугацаанд төвчээртэй хэвдэж байх нь чухал учраас та 3 дугаар хэсэгт илүү анхаарлаа хандуулаарай. Зай авах дасгалын хамгийн эхний хөдөлгөөн нь буруу харж зогсох юм. Буруу харж зогсоод маш хурдан урамшууллаа эргэж харж өгнө. За ингээд хоёр дахь дасгал нь болохоор буруу харж зогслоо. Нэг алхамт хийн. За ингээд нэг алхамт хийгээд эргэж хараад шууд урамшууллаа өгнө. Энэ байдлаар нохоо таны хөдөлгөөн болгоныг төвчээртэй хүлээж сурсан бол алхамтаа нэмэгдүүлсээр 3-аас 4 алхам болтол нэмэгдүүлээд урамшууллаа өгнө. Зай авах дасгалуудаа хангалттай сайн сурсны дараа 5 алхам хийгээд дотроо тоолно. 1-5 хүртэл тоолоод тэгээд эргэж хараад урамшууллаа өгнө. Энэ үед нохоо танаас юуг мэдж авдаг вэ гэхээр нохооноос холдсон ч гэсэндээ эргэж ирэхийн тулд тодорхой хугацаа зарцуулдаг юм байна гэдгийг нохоо мэдж авах болно. Хамгийн сүүлийн хийх ёстой зүйл бол та нуугдах ёстой. За өмнөх алхмуудаа маш сайн биелүүлж чаддаг болсны дараа та нуугдах ёстой. Та байрандаа байлгаад өөрөө огт харагдахгүй болох ийм дасгал хийнэ гэсэн үг. Энэ бол гүлгэнд маш их стресс өгдөг учраас та энэ алхмыг хийхин тулд өмнөх алхмуудаа батлуулжуулахаас гадна маш их төвчээртэй, маш тайвнаар үзэх ёстой шүү. Нуугдах дасгалыг гадаа болон гэртээ хийж болно. Гэртээ хийж байгаа тохиолдолд нохоо хаалга онгойлгох үед гарна гэж ойлгоод төвчээр алддаг учраас хаалгыг эхлээд онгойлгоно. Тэгээд өөрөө алга болохгүйгээр хаалгаа хаагаад энэ хугацаанд төвчээртэй байж чадвал урамшууллаа өгнө. За ингээд хаалга онгойлсон ч гэсэндээ нохоо хөвтөж байх ёстой гэдэг мэдрэмж суучих юм бол дараа нь хаалга хаагаад өөрөө нуугдана. Эхний үед бол маш хурдан гарч ирэх нь чухал байдаг шүү. Гүлэг сурж байгаа бол та гүлгнөөсөө ерөөсөө битгий их зүйл шаардаарай. Зарим гүлгэний хувьд сурах үйл явц нь маш удаан байдаг. За бичлэг дээр гарч байгаа шиг тийм төгс гүйцэтгэж чадахгүй байж болно. За тийм учраас та яарах хэрэггүй маш их төвчээртэй сурах ёстой шүү. Яг бичлэг дээр гарч байгаа шиг төвчээртэй байранда байдаг болохын тулд багагүй хугацаа зарцуулсан гэдгийг та санаарай. За ингээд сургалт хийж явах үед гүлэг зөндөө алдаа гаргаж болно. За тийм үед бол таны араас гүлэг төвчээр алдаад хүрээд ирж болно. За тэр үед бол ерөөсөө загнаж болохгүй. Учир нь бидний өмнөх заасан наашир команд чинь байранда командаас илүү чухал. Амьдралын явцад ихэнхдээ л гүлгөө нохоогоо нааш нь авчрах нь илүү чухал байдаг учраас та нохоогоо ирснийхэн төлөө шийтгэж ерөөсөө болохгүй. За гүлэгний төвчээр алдаад таны араас хүрээд ирвэл яах вэ? Та тэр үед ерөөсөө тоохгүйгээр мэдээж урамшуулаа өгөхгүй шүү дээ. За тэгээд буцаад байранд нь дагуулж яваад байрандаа гээд дахиад эхэлнэ. За зарим үед бол гүлэг ямар ч сургалтыг ер нь хийхийг хүсэхгүй тийм үе гэж байдаг. Ерөөсөө ингээд залхацсан сургалт хиймээргүй өдөр гэж байж болно шүү дээ. Тэр үед бол та ерөөсөө хүчлэх хэрэггүй заавал ингэж өөртөө стресс болж тэр өдөр заавал бэлтгэл хийх ёстой гэж өөрийгөө болон нохоогоо стресстүүлж болохгүй. Тиймэрхүү өдрүүдэд зүгээр л орчих. Та нэг ай кофе уугаад нохоогоо бодохгүйгээр зүгээр л тайвшир. За ингээд өнөөдрийн бичлэг танд таалагдсан байх гэж найдаж байна. Та сэтгэлээ манай доор комент хэсэгт үлдээгээрэй. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.